Би бол юу бодож явдаг вэ гэхээр олимпийн манай үндэсний олимпийн орны үйл ажиллагаанд болж чамдуугаар одоо гүнэлттэй явдаг. Яг гэвэл 64 оны Токиогийн олимпиад орж ирсэн төрөл, 68 оны Мехикогийн олимпиад орж ирсэн төрөл тийм. Одоо хамгийн сүүлдээ Риогийн олимпиад орж байгаа төрөл тэрийг бодоход бол чамлалттай байгаад байна. За сая тэр Эрдэнэт дээр гол баазуудаар ажиллаж явах шиг тийм ээ. Тэр бол их тамирчдад бол бас нэг тийм уран зориг өгч олимпийн авраг ирлээ, жаргал зовлонгоо ярьлаа, олимпийн авраг болох тавцсан төрөх одоо тамирчны зовлон жаргалыг мэддэг хүн боллоо гэдэг дээр бол тамирчид бол ам сайтай байна. Өвлийн олимпиадын цагаан хуудасаар ордыг болиулах хэрэгтэй. Одоо энэ 9 сард ашиглалтанд орох санаж байгаа бол өнгөрсөн жил бид нар анхны битүү дээвэртэй мөсний ордныг эхлүүлсэн. Улсаас нэг төгрөгийн төсөв бүртгүүлээгүй. Тэгэхээр одоо сонирхогч нар дэмжигч нарын дэмжлэгээр энэ ордон бол 9 сард ашиглалтанд орох юм байна. За энд бол шорт трек, хоккей, шинэ Азтай бид нар хоккейгоор бол бас тэргүүлэх боломжтой байгаа ямар ч бэлтгэл хүртэл гэдэг ч юм уу тийм ээ. Одоо Африкийн орнууд өвлийн олимпиад ирэх авч ороод байгаа. Тэгээ манайх чинь 12 сарын бараг 6 сар нь хүүтэн байдаг, цастай мөстэй байдаг мөртлөө ингээд